Тагнуулын Цогтбаатар гэж Чатманаас эхлээд аваад яа хөрх юм. 50 сая төгрөг хагуул авч исэн гэж. Гайлын хүнээс. Гайлын хүнээс. Юуны төлөө? Мэдгүй юунд хагуул авсны тэр өөрөө мэдж байгаа юм. За. За босон явдал нь юу юм бэ гэж. За нэгдүгээр Цогтбаатар гэж хүн юм бэ гэж. Одоо энэ хүн өөрөө уучлаарай Цогтбаатаргаа өөрийнх нь юм ярихаас өөр арга байхгүй. Энэ хүн бол 47 онд Монгол руу орж ирсэн. Урдаас орж ирсэн хүний хүүхэд. За. Тэгээ ямар шугамаараа манай байгууллагт орсон би мэдэхгүй. Эцгийнх нь одоо хамаатнууд гэдэг хятад ах дүүнэр нь цэргийн байгууллагт ажилладаг улсууд байна. Төчөөд нас өдрөөр хэд орчин хүмүүс? 74-5 оны залуу юу. За тагнуулын байгууллагын аялалт энэ хүн яаж орохсныг мэдэхгүй. Царай марийн өөртөө Монгол хүмүүс шүү дээ. Та нар харсан уу? Тагнуулын байгууллагын ажилтны ёс зүй гэж байдаг байхгүй. Энэ одоо ингээд улс төрийн зорилгоор гүйцэтгэжлийг юм яриад байгаа байхгүй. Тэр 50 сая төгрөг гэдэг чинь. Тухайн үед надаар ахлуулсан улсууд тэр Гайлын Баатар гэдэг улсууд тэмцэж байсан үе. Гайлын Баатрын хэрэг гэдэг юмыг гаргаж ирж исэн. Тэр Гайлын байгууллага шиг одоо авилгад идэгдсэн газар байгаагүй. Үнэн. Дийлдэхгүй байсан үндэ. Тий. Одоо их сонин штэ. Бид нар чинь 90-ад он гараад 2-1 юм шилжээд бид нар чинь ингээд бүгдээрээ нэг юу руу явлаа штэ. Гахаанд гараад явлаа штэ. За тэгсэн. Орос хот хоёрын хооронд гахаа зовоож. Тэгээ та бид нар бүгдээрээ л явж ирсэн. Тэгээд явж байгаа тэр бизнес ч уунаад. Тэгээд тэр бизнест чинь нөгөө төрийн албаагч нар хүртэл ажилласаа гараа явж ирсэн байхгүй юу? Тэгжсэн тий. За тэгээд тэр бизнес ч уунаад хүмүүс буцаад төрд орохдоо 2 газар л их орсон байт юм билий. За. Гайл татвар хоёр л ерөнхийдөө их орсон юм байна лээ. Манай завсардсан үеэсээ буцаад. За тэгэн гот нөгөөдөл чин бизнес хийж байгаад орж ирсэн улсууд чин урд хажлаа бизнес болгочихж байгаа байхгүй юу? Татвар авдаг. Татвар дээр татвар авдаг. Гайл дээр татвар авдаг. Одоо 2-1 юм шилжиж явах үе юм л явсан юм байна лээ. Тэгээд гайлын одоо байгууллага тэр үед удирж исэн Баатар гэж хүн ялаваа явсан. Баатар нарын зөндөө хэрэг байсан. Тэр донд одоо юу гэдгийг намрын 2-ын дүү ихтэйад жишээлбэл дөрөөрөө байр зүг зүгээр ажил гайлд ороод ерөөсө 3 сар болж яхад нөхцөн ч билүү нэг ингээл нэг л бас л нэг юм улаан цайн л одоо энэ Монгол ардын тэр үеийн хувьсгал намынхны л зөндөл асуудлууд байсан байхгүй. 50 сая төгрөгтэй холбоотой тайлбар бичгийн тэр бэлэгт Гамболт хоёрын үеийн та энэ эфир төгж болох уу? За тэгээд бэлэгт 2006 он гэж байгаа. 4 сарын 12. Тагнуулын ерөнхий газрын дарга Наваас өрнгийн Гамболт танаа тайлбар гаргах нь гэж. Ийм хугацаанд ийм үед мөн ийм хилцээ удаа дараагийн хүсэлт одоо ингээд энэ 50 сая төгрөгийг гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл олж бэлтгэхэд төр ашиглах болох тухай ам зөвшөөрөл өгсөн болно гэж бэлэгтийн зөвшөөрлөөр тэр нотлох баримтын 50 сая төгрөг би өөрөө тэр сөрхийн дагнуулаад тэр үе сөрхийн дараагаас хөгдөө явчихсан. Тэрний дараа энэ үйл явдал болчихсон. Тэгээ ийм юм байхгүй. Тэгээ энэ имийг одоо тэр нөхөр тэр үеийн нууцын зэрэгэлтэй имийг л гаргаж яриад байгаа байхгүй. Энийг энэ 6 он гэдэг чинь энэ үйл явдал шилжүүл одоо таныг тэр гүтгэсэн энэ үйл явдлаас хамаагүй өмнө бэлэг дарах чи юм өгцөн байсан юм байна шүү дээ. Би тэг илүү яах юм та би 2006 оны материал гаргаж ирж байгаа шүү дээ. Тайлбарыг тэр 50 сая төгрөг надад хамаагүй байхгүй. Тийм ээ. Тэнгууд наадвал чи юу гэж ярьдаг вэ? Та тэр үед нь энэ бичгээ үзүүлж ирсэн юм уу? Би бол анх удаа л харж байгаа шүү. Би өнөөдөр анх удаа ил дэлгэж байгаа бичих. Тэр үед нь л үзүүлэх байж тээ. Тэр сонгуулийн үеэр тэнийг тэгж бол. Яах юм одоо тэгээ би одоо би танд хэлээд шүү дээ. Би тэр 80 микрофоны чинь дийлэхгүй шүү дээ. Би 15 давхрын тэр нүүрсний мөнгө хаанаас гаргасан мөнгөний тэр хэвлийн юм чинь дийлэхгүй шүү дээ. Яах юм одоо. За тэгээ ёс зүй рүү оръё. Энэ залуу маань одоо ингээд би ингээд сөрөг тагнуулын дараа байсан гэдэг яриулаад өөрөө яриад яваад идэх байхгүй. Энд чинь тэгэхээр
яг нэг 2 сар хийсэн юм шиг байгаа юм. Таныг байхсан юм уу? Байхгүй үед хийсэн. Байхгүй үед. За. Байхгүй үед. Нэг 2 сар л Танаас өмнө хойно. нам авилга дээр багт. За. Тий. Тэгээд ямар ч тагнуулын ажилтан би тэр газар нь тийм дарга хийж исэн гэж уул нь ярьдаг дүрм дэлхий дээр байхгүй. Энэ зүгээр шоуч гарахгүй төхөр. Тэр нэг нууц дипломтой гэж яриад байгаа юм бас. Прокурорын. Тэд нэг юм одоо нөхрийг прокурорын газар тамгын даргаар аваачиж манай Жонхогийн баригад авчиж тавьж байгаа. Тэр үед энэ хүнд. Тэгээ дараа нь энэ хүн чинь гавьяага байгуулад ТV-сээр одоо биднийг балбаж гисэн гээд юунд ирж байгаа. Дараа нь оюун эрдэнэ даргын ерхий сайдыг зөвлөх болсон ордонд явж байгаа чинь. Зүгээр угшлал нь бол 47 онд урдаас орж ирсэн хүн илүү хөтөхгүй. Ямар санаатай энэ улсуудыг дундуур нь ховж өгөөд яваад идэгий.